За сайн байцгаана уу? Ингээд сэл хөтөлбөрийн талаарх подкастны 2 дугаар дугаар эхэлж байна. Тэгээд энэ подкастаар бит хоёр сэлийн хэрэгжилтийн талаар ярих байгаа. За тэгээд подкастэнд сэтгэл зүйч Ням Гэрэл болон Нарангуй миний бие нар ярих болно. За ингээд эхлэхээс өмнө бахан хөвгчлөлтэй асуулт асууя гэж бодлоо. За тэгээд эхний асуулт нь болохоор хэрвээ өнөөдөр таны сэтгэл хөдлөл амтан байсан бол ямар амтан байх вэ? Яг цочирдуулах тактиктай асууж байсан бэ. Яг өнөөдрийн сэтгэл хөдлөлөөр зөвлөсөн. Сэтгэл хөдлөл чинь амтан байсан бол туулаа. Яг хөнгөн гэгээлэг. Тэгтээ бас жоохон подкаст юм чинь. Жоохон санаа зовх, жоохон сандрах. Би яагаад ч юм надаа энэ асуултаа би ингээд сая бодож байсан байхгүй юу? Бодсон чинь яг нөгөө нэг юм Golden Retriever гэдэг нөхөр байдаг шүү. Тэр шиг санагдсан. Яагаад тэгэхээр игээл нэг юм инээ төрөөд байгаа байхгүй. Тэгээ нэг хөвгчлөлтэй баймар ч юм шиг тийм өдрөмж төрж. Миний дуртай нөхөр шүү. Тийм. Би ч амтанд авих хайртай. Дуртай. Өсвөр насны хүмүүс чинь нөгөө нэг хүмүүсийг Golden Retriever Black Cat гэдэг тийм төрөлтэй болсон байлээ. Тийм. Харин тийм. За хоёрдугаар асуулт нь. Хоёрдугаар асуулт нь болохоор таны яг сэллийг ингээд зааж авах хугацаанд хүүхдүүдээс ирж байсан хамгийн сонио асуулт юу вэ? Сонио асуулт гэдэг нь юм хөвгчлөлтэй ч юм уу? Нэг тийм сонио асуултууд. Хоёрдугаар асуултанд нь сэл орж ирэх байсан юм уу гэхгүй. Тэгтээ яг сэл гэдэг утгаар биш. Ер нь хүүхдүүд танаас ямар асуулт асууж ирсэн бэ? Нөхөртөө юу? Хүүхдтэй юу л гэж их асуудаг шүү дээ манайхан. Би асуучирдлаа шүү. Надаас иржсэн сонио асуулт нь болохоор сонин асуулт гэж асуусан юм шүү дээ. Сонио асуулт би болохоор хүүхдүүдээс ирдэг их асуулт гэж бодсон чинь. Сонио асуулт нь болохоор та багшаа оюутан байхдаа биш сурагч байхдаа ямар байсан бэ гэж асуудаг. Одоо эсвэл зарим хүүхдүүд их амир штэ. Бүр тэр зургийг олцсон байж байгаа. Та оюутан юм биш штэ. Тийм, ер нь тийм их асуултууд байдаг юм шиг санагддаг. Энэ зүгээр яг зүгээр л сонирхолтой юм icebreaker байдлаар танаас асуусан тэрнээс. За тэгтээ нэг ороод ирлээ. Яа өмнө нь тэгтээ хоёулаа л ярьжсэн зэ. Энэ жил би 6 дугаар ангид орж эхэлсэн. Өнгөрсөн жил ордгоо байсан шүү дээ. Тэгээ энэ жил 7 дугаар ангид орохоор чинь өнгөрсөн жил чиний орж исэн анги хүүхдүүд гэсэн үг. Тэгээд нөгөө эхний 1 сар болж байсан юм аа. 10 сар ихээр ах. Нөгөө манай сэлийн багш дандаа энийг явж идэм билээ. Юу ч нэр ер нь тэр айгүйх асуудаг асуулт юм шүү дээ. Багшаа та ер нь ууралдгүй гэж асуудаг. Айгүйх. Тийм. Дандаа гэтээ тэрийг бид яг марчжээ. Тухайн үедээ аюу юу хийсэн юм аа нэг тийм сонин тийм нэг юм эвгүй нэг юм түнэр харанхуй донд асууж байгаа асуулт чи тийм сэлийн багш дандаа энийг явж идэг гэж хэлв нэг төгшөөртэй. Бараг нэг жокер болсон юм шиг. Жокер нэг юм сайко. Тийм идрэж төрчихсэн. Тэгээд тэгж асуусан хүүхдийн ангид дараа нь тэрнээс өөр сэтгэл хөдлөл харуулж үзүүлсэн байдгийг. За өнөөдрийн асуултынх нь яриа сэл хөтөлбөр буюу нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн тухай байгаа шүү дээ. Тийм. Шилдэг сургуулийн хувьд бол яг нийгэм сэтгэл зүйн хөтөлбөртөө танилцаад 3 жил болж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр хүүхдэд маш их хэрэгтэй гэдгийг анзаарсан. Яа тэгэхээр одоо хамгийн сүүлд гэхэд бол 2023 онд хийгдсэн судалгаа байдаг. Бас 2011 онд хийгдсэн судалгаа байдаг. Тэр судалгаан дээр хүүхдүүд нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед сурлагын түвшин 11%-аар өссөн, нэмэгдсэн гэдэг ийм үнэлгээ гарсан байдаг. Дээрээс нь сөрөг зан үйл багассан гэдэг судалгаа байдаг. За одоо яг толгойд орж ирж байгаа нь тэр байна. Тэгэхээр хэрэгжүүлэлт ярих нь бол маш чухал сэдв байгаа хоёулангийнх нь. Тэгэхээр өнөөдөр хоёулаа бас бидээ 3 асуулт бэлдэж ирсэн байна. За тэгвэл би эхлэе. Эхний асуулт болохоор эцгийн одоо сэлээс хүлээдэг хүлээлт болон бодит байдал хоёр ямар гэдэг гэж та бодож байна?
нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрөөс үр дүн ч юм уу те. Үр дүнгийн хүлээлт нь юу ямар байдаг вэ? Хүлээлт нь их гоё байдаг. Нэг супер хүчтэй баатар байдаг шүү дээ кинон дэр. Тэгээд одоо Бэтмен ч юм уу гарч ирээд, хүн алдс ч юм уу гарч ирээд асуудлыг дорн шийдэж хаяад тэгээд гоё сайн сайхан зүйл тохиолддог. Яг түүнтэй адилхан нэг юм супер богино хугацааны үр дүн хүсдэг. Хамгийн түрүүнд яг тэр орж иржээ. За тэгэл нэг ээж ч юм уу аав ч юм уу орж ирэл өмнө би тэгтээ нэг удаа ярьжсэн л та. Орж ирэл танаас сургууль сэтэл хэрэгжүүлдэг үсттэй хүүхдүүд чи яга хоорондоо ингээд маргалтаад хэрэлдээд байгаа гэдэг ч юм уу. Тэнгүүт хүмүүс байгаа газар ч өөрөөр зөрчил гарна. Ягаад гэвэл хүмүүс өөр учраас хоорондоо маргалтна. Энэ бол хэвийн үзэгдэл. Харин тэр маргааныг яаж шийдвэрлэж ийнэ гэдэг чинь бид нарыг хэвийн бос болгодог шүү дээ, тий. Зодтолж чинь үү, тий. Эсвэл ярилцж чинь үү. Би нэгээ сонсож чадахгүй хашгираад байна уу гэдэг ч юм уу, тий. Тэгэхээр нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг эзэмшиж байгаа хүмүүс гоё доктортой болдог, тэнцвэртэй болдог. Гэхдээ тэр нь уурлахгүй байх гэсэн үг биш, маргалдахгүй байх гэсэн үг биш, тий. Зөрчил гарахгүй байх гэсэн үг биш. Тэгэхээр супер хурдан үр дүн хүсдэг. Хүлээлт нь. Одоо ингээд таны яриг сонсонгууд надад ингэ санагдаж байна л да. Одоо нөгөө ховцаанд ингээд нөгөө хөрөнгө оруулдаг хүмүүс идэг шүү дээ, тий. Тэгэл нөгөө мөнгө айгүйх алдаад идэг хүмүүс идэг шүү дээ. Тэгэнгүүт ингээд би яг ингээ харж ангууд ингээд нөгөө одоо ийм статистиктэй одоо магадгүй энэ хувьцаа маань энэ түрээд ийм өсөлт харагдаж байна гэд тэр их холоос харахаар яг ингээл чигээр өссөн юм шиг харагдсан юм л та. Тэнгүүд ингээд ойртуулаад одоо бүр цагийн зөрүүгээр нь ингэж ялгаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо жилээр нь харах юм бол ингээд шууд өссөн харагдаад идэг. Гэтэл сар сараар нь ингээ хараад ч юм эсвэл өдөр нь харангууд тийм дандаа өслөө буурлаа хизээч ингэж явдаггүй юм л та. Тэгэл томоор нарахлаар энэ хүн ингээл өссөн юм шиг харагдаад идэг. Гэтэл яг ингээ өдөр нь харах ч юм уу эсвэл магадгүй сар сараар нь харах үе тийм дандаа уналт босолт явж идэг. Тэгэхээр хүний амьдрал ч гэсэндээ яг тийм одоо хүүхдийн те магадгүй ингээд маань сургууль сурж байгаа хүүхдийн сээлийн ур чадвар ч гэсэн яг л тэгж хөгжих байгаа байхгүй юу? Магадгүй те өнөөдөр ингээ уурлаа заа те ингээд одоо арилж болоод тэр юм илэрхийлж шиг байлаа гэж бодоход маргааш тэрнээсээ дээшлэх ч юм уу те. Тэгээ тийм байдлаар ингээд баг багаар өссөөр байгаад тэгээд нөгөө бидний хүссэн хүлээж байгаа хүмүүс гарч ирэх боломжтой гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл эцэг эхчүүдийн үр дүн болохоор яг нөгөө хувьцаанд мөнгөө тавиал шууд тэгж буудлагтэй. Тийм шууд буудна гэж бодоод байдаг. Гэтэ яг энэ ингээ массын хувьд ярьж байгаа шүү дээ тийм. Үнэхээр энийг ойлгодог, мэддэг, судалсан, бас анхаарал хандуулдаг асраа амлагч нар бол бас арай өөр идэг л та. Тэгээд жишээлх юм бол одоо саяхан нэг сургуулийг маань мэддэг хүн жишээл тэгжилж байсан. Ингээд танаа сургууль чинь дээрлэлт байдаг юм билээ штэ гэд тий. Тэгээд тэр үгийг сонсоод бас надад нэг төстэй санагдчихсан. Мэдээж бидний одоо эрхэм зорилго дотор явж байгаа зүйл бол хүүхдүүд бие бинийгээ одоо тэр identity гэдэг өмнөх дугаар дээр ирсэн штэ. Дахин давтагдчихгүй өөр гэдгийг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт бусдыг хүлээн зөвшөөрнө тий. Тэгэхээр яг тэр зүйл ингээ үнэхээр цаг хугацааны явцад сайжраад ирэх үед тэр дээрлэлт үнэхээр багасна. Магадгүй байхгүй болох магадлал ч гэсэн байгаа. Гэхдээ энэнд бас цаг хугацаа шаарддаг. Тэгэд үнэхээр ингээд тийм бие бинээсээ тийм бүлээ мэдрэхгүй байх ч юм уу, ялгарлан гадархал мэдрэхгүй байх тий. Тэгд хүүхдүүд мань бүгдээрээ тийм байвал гэж бодохоор надад айгүй гоё санагдаж байна. Нэрэл тийм байвал ямар гоё вэ гэж бид ч гэсэн мэдээж тэрийг хүсэж байгаа. Тэгэхээр хүлээлтийн хувьд бол тийм байна. Харин чиний хувьд? Миний хүлээлт гэж юу? Би одоо ер нь бол ингээд нөгөө эхлээд болохоор эхний жил зааж байхдаа айгүй хүлээлт тавьдаг гэсэн. Одоо ингээл би цаангууд ингээл айгүй гоё болоод байдаг ч юм уу. Бараг л нөгөө өөрийнхөө нөгөө одоо миний яриад байгаа эцэг эхчүүдийн те ингээд нийтлэг буудна гэдэг ойлголт те. Тийм байж байгаа хгүй. Тэнгүүт ингээд тийм биш гэдгийг харангуут би одоо хүлээлт тавихаа болсон. Ер нь л багаар өөрчлөгдөг юм байна гэдгийг харсан. Одоо жишээлх юм бол өмнө нь одоо те ингээд найзтайгаа чи ингээд хөө яах гээд байгаа ингээл зохиж харилцдаг байсан бол дөрвөн удирлын турш тэрийг үссэн дараа цохих гэдэг нь сонин санагдаж эхлэх юм бол энэ өөрчлөлт гэж бодож байгаа байхгүй. Эсвэл магадгүй найз руугаа те ингээд одоо уурлаа ч юм уу би ингэмээрэн штэ чи ингээд угаавэ гэдэг ч юм дэ тэгдэг байсан бол тэгж хэлэх нь ямар сони би ингээд энэ хэвэн бишээ гэж тэр хүүхд боддог болчихвол юм бол тэр бол ингээд үр дүн гэж би боддог. Тэгэхээр тийм жижиг зүйлээс л хүн ингээд нэг одоо те ингэж явж байсан бол нэг жоохон дээшлдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ миний хүлээлт бол тийм багаар
энэ биш юм биш үү гэдэг зүйлийг ойлгоод яг тэр нэг те зөв шилрэл рүүгээ те ингэж өсөж байгаа зүйлийг хэлмэлээ гэж харж байгаа. Сая нөгөө анх зааж байхдаа тэгж бодож ирсэн гэж байна тий. Бид болохоор нөгөө хөтөлбөрийн эхэнд төгсгөлд хүүхдүүдээс өөртөөс нь судалгаа авдаг шүү дээ. Би жишээлбэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулдаг аргуудыг туршдаг болсон гэдэг ч юм уу тий. Тэгэд энэ намар болон хаврын судалгааг ингээ харахад үр дүнгийн саяхан нөгөө нээлттэй өдрөлгөр хоёулаа танилцуулсан шүү дээ. Тэгэд магадгүй тэр үед эцэгчүүд ингээд дүн 60 байж байгаад 75 болжээ, 80 болжээ. Эсвэл 80 байж байгаад 95 болжээ гэхээр амар гоё үр дүн гарсан юм шиг санагддаг байна л та. Тэгсэн чинь нөгөө сэллийн үр дүнгийн танилцуулга нээлттэй өдрөлгөр хийсэн чинь 1.3, 5.7 хамгийн дээдл нь 10 хэд ч илүү байсан санагдчихэв. Тэгэхээр энэ маань юуг харж болж байна вэ гэхээр цаг хугацаа шаардах юм байна. Дээрээс нь маш олон хүмүүсийн оролдлого, хичээл зүтгэл тэр хүүхдийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийн бас харилцаа, зан үйл нь асар их нөлөө үзүүлэх юм биш үү? Нэрэл ийм амархан биш зүйлийн араас явж байгаа шүү гэдэг. Тэгээ бас нөгөө амархан биш юм шиг хэрнээ бас айгүй амархан зүйл байгаа даа. Яг тэр нь нөгөө нэг жоохон гэж боддог нөгөө яг ингээд юу болоод миний тарих гэдмээр ч юм шиг те. Яг үнэхээр харах юм бол ингээд амархан хэрэгжүүл болох зүйл. Гэтэ ингээд нөгөө бас яг тэрийг ингээд шууд өөрчлөн гэхээр аюу хэцүү. Тэгэхээр ингээд нөгөө цаг хугацаа шаарддаг. Гэтэ тэр цаг хугацаа шаардж байгаа гэдэг нь үнэхээр амар хэцүү юм уу гэвэл бас биш юм шиг те. За тэгтээ амархан гэсэн чинь дахиад нэг юм ороод ирлээ. Жишээлбэл ингээд дасгал ажиллаад, ярилцаад яг тухайн секунд тэ тухайн минут өнгөрөхөд хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж байгаа нь бас ажиглагддаг. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу гэхээр тэр нь зуршил, дадал, хэвшил болох нь аюул чухал байгаа. Хичээлийн явцад бол ингээл тойрч сууж байгаа л би бинийгээ сонсох эсвэл нөгөө халуун сандлын арга хэрэглэх тэ өөртөө байгаа сайн зүйлийг нь магтах гэхээсээ илүү бодтой нэг баримттайгаар нэг түүхтэйгээр хуваалцах гээл тэгэнгүүт тэр их үнэхээр ингээл сэтгэл зүйн ингээ өөрчлөгдөөл харц нь өөр болоод хацар нь гоё өнгө ордог ч юм уу тий. Гэхдээ тэрийг гол нь нөгөө дадал болох нь аюул чухал. Тэгэхээр бас өөрчлөлт харагддаг. Гэхдээ урт хугацаанд эсвэл энгийн бусад үедээ яаж ийнэ гэдэг нь аюул чухал байгаа тий. За. За тэгвэл миний нэгт асуулт руу хоёлаа. За тэгье. Заахад хэцүү зүйл. Заахад хэцүү. Тий, одоо сэл хөтөлбөрийг ингээд хоёлаа өөрсдөө заадаг шүү дээ 6-аас 12 дугаар ангийнханд. Тэр үед гардаг. Одоо заахад гардаг хэцүү зүйл надад бэрхшээлтэй гэж бичсэн байна артнаа. Бэрхшээлтэй зүйл нь юу гэдэг? Одоо сэлээр ямар ч дүн гаргадаггүй. Тэгээд ямар нэгэн одоо тийм одоо хичээл зүтгэл гаргасныхын төлөө би ямар нэгэн зүйлээр дүгнж шагнаж тийх боломж байдаггүй. Энэ мэдээч айгүй гоё даваа талтай. Одоо жишээлх юм бол хүүхдүүд надаас те ингэж айхгүйгээр миний дүн ингэж энэ хүнтэй ингэ харьцчих юм бол надад миний дүн ингэж өөрчлөгдөн гэсэн айцхгүйгээр их сайхан ярихтан тусалдаг. Гэхдээ нөгөө талаараа нөгөө манай хүүхдүүдийн нэг онцлог нь юу вэ гэхээр заавалчгүй хөө чи суу гэдэг ч юм уу те эсвэл хөө чи инг бити тэгцгээ гэдэг ч юм уу нэг тийм нэг юм ингэж базуулж сурцсан юм шиг санагдахгүй юу. Тэнгөт ингэж өөртөө хорн бай гэхэлэр яг ихний улирал ч юм уу нөгөө одоо эсвэл анх нөгөө орж хахад яг ямар бэрхшээл байсан бэ гэхэлэр өөртөө хороо бай ингээд дэндүү дураараа өөрөөр байдаг. Жинхэнэ өөрөөр нөгөө арай дэндүү өөрөөр байгаа шүү гэдэг шиг. Тэр нь жоохон бэрхшээлтэй юм шиг санагдаа. Яагаад тэгэхээр ингээд бүр нөгөө нэг те ингээд маазраат ч юм уу те ингээд бүр эсвэл ингээд ярьж байгаа зүйлийг ингээд бүр одоо хөгжилтэй болох гээд бүр ингээд бүр илүү дордуулаад идэх ч юм уу те эсвэл нөгөө би биенийхээ мэдрэмжийг сонсохгүйгээр инээж шоолох гээд идэх ч юм уу тийм бэрхшээлүүд айгүй их байдаг байсан. Гэхдээ одоо бол бас харьцангуй гайгүй болсон юм шиг надад санагдаж байгаа. Тэр их бэрхшээлтэй байдаг зүйл юм шиг санагдаж байна. Тийм яг миний хэлэх гэжсэн бас нэг санаа бол сая яг дурддагдаад өнгөрлөө гэж бодож байна. Надад болохоор заахад хэцүү зүйл гэхэлэр хүн ингээд дөнгөж шинээр ямар нэгэн зүйлийг ингээ анх суулгах гэж байгаа бол одоо суурийг тавьж байгаа хүмүүс нь хэцүү дээ шүү дээ. Жишээл Монгол улсад яг ч юм жишээ ороод ирэхин арчлал орж ирэхэд бүгд жигсаал тийм энэ тайван байдлыг хүсэл тэр үед маш их хүмүүс ингээ өсөөлөн зарлал хөдөлмөрлөл тэрний суурийг тавихад хэцүү байдагтай адилхан манай улс орон хөгжиж байгаа хүмүүсийн харилцаа сэтгэлгээ ч гэсэн бас өөрчлөгдөж байгаа. Яг энэ сургуулийн хувьд бол ингээ нөгөө би анхны жил яг ажиллаж орж ирээл яг сэл гэдэг зүйлийг барьж аваад анх ингээ хэрэгжүүлж эхэлжсэн болохоор заах үед
тэр сэдвээс маань хүүхдүүдийг хол байгаа юм шиг. Тий. Одоо ингээд шинэ хичээл ингээд заахаар ингээд танилцуулч чи ингээд нэг болдгоо штэ. Тэг яг ашиглах гэхлээр нэг орж ирэхгүй. Нэг юм зөрчилтэй байгаа юм шиг одоо мэдрэмж жишээлбэл төрдөг. Одоо хамгийн дандаа орж ирдэг нэг ихэнд орж ирдэг жишээ байна л та. Эрүүл харилцааны тухай ингээд ярихаар тэр нь хизээж гэр бүлтэн байдгүй ч юм уу тий. Загнадаг штэ, сонсдгоо штэ гэл нэг би хэлдэг штэ. Тэгэхээр яг тэр үед ингээд орж ирэнгүүт нэг шинээр юм нутагшуулахад нэг юм хэцүү мэдрэмж төрдөг штэ. Тийм тэр жоохон угаасаа байдгүй зүйл танилцуулж байгаа юм шиг заримдаа би нэг юм өөр зүйл яриад байгаа юм шиг тусгагдах мөч байдаг. Эсвэл заримдаа миний ярьж байгаа юм баг инээдтэй байгаад байгаа юм шиг тий. Яг үгүй ийм гэж юу байсан гэдэг ч юм уу тий. Юу гэж хүмүүс баг ингэж харилцах юм гэдэг тийм зүйл байгаад байдаг санагддаг. Яг тэгдэг. Гэгэрлийн юм яриад байгаа юм шиг тий. Эсвэл одоо за найзтайгаа ингээд одоо жишээлбэл ингээл найзтайгаа муудалцлаа гэж бодоход яаж нэргүүлж одоо тэр харилцааг авч явах вэ? Яаж одоо зөрчлөө шийдвэрлэх вэ гингүүт хайн ингээд юм уу те. Тэрэн дээр ерөөсөө тэгэж хичээл зүтгэл гаргаж хоорондоо харилцаж тэрийг даван туулна гэдэг биш. Зүгээр намаа гомдоос юм биш би шууд болно хайн гэдэг нэг тиймтэй байгаад байдаг юм шиг. Одоо тэрнээс жишээлбэл жишээ байгаа байхгүй. Яг хэлсэн чинь санаанд орлоо. 11 дугаар ангийнхан дээр заахад нэг юм одоо яг харилцааны тухайн дээр зөрчил үүссэн үед одоо 6 төрлийн нийтлэг арга хэмжээ авдаг гэдэг ном дэр нь байдаг байхгүй юу? 2 нь эрэг, 2 нь сараг, 2 нь сүрэг гээд тэгэнгүүт тэрийг үзчихэд за чи найзтайгаа ангийнхаа хүүхдээнд ингээд сайн найзтайгаа шүү. Одоо ингээд филерээр тоглохыг ч одоо юу гэх юм бол зургатан дээр тоглодог орж ирдэг. За тийм ингээд тоглоом тоглож байгаа. Тэгэнгүүт нөгөө дүрээ сонгож байгаа гэдэг нэг кейс идэг байхгүй 11-нд. Тэгэнгүүт ингээд би угаасаа л авдгаа аав шүү гэсэн чинь нөгөө найз нь ингээд би нэг удаа энийг авчийл та гингүүт чи нөгөөтгөө ингээд одоо маргалтаад муудалцаад муухайгаар хилээд гэрээсээ хөөж байгаа тухай кейс гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ хүүхдээ оронд байсан бол бүгдээрээ яах байсан бэ? Чи яах байсан бэ гингүүт яг түрүүний хариултыг хэлдэг. Оо тэгэртэй байгаа гээл тэгэл даам царайлж авах юм бол би шууд хаяа штэ гэдэг чи юу те. Нөгөө шийдвэрлэх арга зам нөгөө нэг удаадаа буулт хийх те эсвэл хоёулаа тохиролцоод хоёулаа өөр дүр сонгох гэдэг ч юм уу тийм хувилбар манайд оруулж ирэхээс илүүтэйгээр хайн, орхин, хинт хамаатай лайлаа. Харин тийм. Яг сая чамайг хэлсэн чинь шууд нэр тэгдэж шүү. Них гоё хувилбар л яриад байгаа юм шиг тий цаал зааж байгаа. Одоо амьдралаас тасарсан юм уу яриад байгаа юм шиг тий. Гэтэл чи ингээд болох л зүйлүүд байгаа байхгүй тий. Тийм. За яг тэгдэж шүү. За чиний хоёр дахь асуулт юу вэ? За миний хоёр дахь асуулт болохоор за одоо тэнгүүт ингээд нөгөө сэлийг ингээд хэрэгжүүлэх гээд тэнгүүт одоо тий бит хоёлаа бол ингээд 7 хоногт нэг л удаа ордог. За магадгүй багангийн багш нар маань ч гэсэндээ 7 хоногт нэг л удаа ингээд орж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ дээр одоо нөгөө нийгэм болоод гэр бүл гэдэг ойлголтууд угаасаа орж ирдэг. Тэгэхээр бид нар нийгмийг угаасаа хянж болохгүй гэдэг нь тодорхой. Нийгэмд бол ингээд янз бүрийн хүмүүс байгаа. Гэхдээ бидний одоо нөгөө оролцож чадах нэг бүлэг нь бол гэр бүл байгаа даа шүү дээ. Тэгвэл гэр бүл одоо ер нь одоо эцэг их өөрөө те сэллийн ур чадвартай байх нь ер нь хэр чухал юм бэ? Та тэрэн дээр юу гэж бодож байна? Танд одоо магадгүй манай сургуульд байгаа нэг эцэгчүүдээс сэллийн ур чадвар нэг юм ингэж харагддаг гэдэг тийм зүйл байна уу? Байна. Энэ айгуу гоё асуулт байна. Яа тэгэхээр би өөрөө сэл буюу нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас өөрөө давхар суралцаж эхэлсэн байхгүй юу? Хэдийгээр одоо ингээл сэтгэл зүйч энэ мэргэжлийг 4 жил суралцахдаа энэ агуулгыг судалж тодорхой хэмжээнд яг сэлтэй холбоотой тэр хүн өөрлөгөө өнгөх ёстой, хүн өөрөөсөө асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг зүйл ярьдаг байсан ч гэсэн нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр болохоор бүр нарийн деталь сэдв бүрээр нь гой гаргаж ирдэг. Тэгэнгүүт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш би өөрөө хамт өсөж хөгжиж ирсэн. Тэгэхээр чин хариулт бараг ойлгомжтой байх. Эцэг эхчүүдэд маань ч гэсэндээ гарааны шугам байлаа л да. Тэгээ хүүхд хажууд нь сууж байгаа. Магадгүй эцэг хамтдаа зогсож байгаа. Тэгээ зэрэг гүөх тий зэрэг эхлэх. Зэрэг тэр старт гэдэг товчийг дарах. Тийм мөч байгаа гэж бодож байна. Хэрвээ хүүхдээ магадгүй илүү их сонсдог. Нээлттэй тийм орчинд гэр бүл байгаа болвол энэ хөтөлбөрийн зөөлөн ур чадрыг хөгжүүлэхэд тэр хүмүүс илүү ойрхон байгаа. Харин эсвэргээрээ
хүүхдээ арай илүү их мэдлэлтэй байр сууриас ингээ ханддаг. Ер нь илүү их юм захиран тушаадаг. Би чиний бүх зүйлийг мэдж байгаа гэдэг байдлаас ханддаг болвол энэ ур чадрыг эзэмшихэд арай хол байгаа болов. Ер нь бол ингээд сонсно гэдэг үг чинь хүнийг өөрийг нь ойлгож танихт нь хамгийн тусалдаг хэрэгсэл болохоор одоо машин засахчээ гэж бодвол тэр түлхүүр нь л авахгүй бол засах боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр түлхүүрийг нь авч ээж тэр асуудлыг нь задлж хараад тэгээд энд асуудал үүссэн юм байна гэд одоо тэр солих ёстой зүйлийг нь солиод тэгээд тэр түлхүүрээр нь чангалаад орхидогтой яг адилхан энэ өөрийгөө таньж мэдээж өөрийнхөө мэдрэмжийг ойлгож асуудлыг шийдвэрлэж те бусдад харилцана гэдэгт тэр түлхүүр дотор нь сонсох гэдэг зүйл байж байдаг. Тэгэхээр жишээ нь эцэг эхчүүд бусдыг сонсож чаддаг болвол гарааны төрүүлээ гарцсан те гүүг явж байгаа ах магадгүй. Тэгээд үгүй болол тэгээд зэрэг эхлэх баг. Тэгэхээр хариулт маань би өөрөө ч гэсэн одоо суралцж байгаа. Би өөрөө ч гэсэн хамт өсөж хүүхдүүдтэйгээ хамт хөгждөг. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн энэ хэрэгцээ маш их байгаа. гэж бодож байна. Яг үнэтэй. Тэ нөгөө нэг одоо ялангуяа те ингээд нөгөө хүүхдтэй илүү их ойр байдаг хүмүүс нь ээж нар байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгэнгүүт ингээ би нөгөө хүүхдүүдтэй ингээ уулзсан шүү дээ те. Тэгээ уулзаал ингээл одоо ялангуяа бага ингээ хүүхдүүдийн хувьд ингээл хүүхэд өөрөө ингээ сэтгэл зүйн асуудалтай байх ч юм уу тийм тохиолдолд яг ингээ ухаа тарангууд яадаг вэ гэхээр ээж ч юм уу аав нь ямар нэгэн байдлаар сэтгэл зүй өөрөө асуудалтай байдаг. Ялангуяа одоо ингээд ээжтэй дараа нь уулзсангууд өөрөө бас ингээ сэтгэл зүй асуудалтай байх ч юм уу өөрөө өөрийгөө ойлгоогүй байж ах, өөрөө сэтгэл хөдлөлөө мэдрэх чадахгүй, ойлгож чадахгүй гэдэг ч юм те. Ийм асуудлаас болоод нөгөө нэг хүүхэд бас давхар ингээд нөгөө те тэнд нь ингээд орооцолтод яваад байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэнгүүт одоо жишээлх юм бол нөгөө happy mom, happy children гэдэг зүйл байдаг шүү дээ те. Тэгэхээр нөгөө хүүхдтэй хамгийн ойр байгаа хүн энэ зөвхөн ээжтэй холбоотой биш л те. Хүүхдтэй хүн үнэхээр ойрхон байгаа тэр гэр бүл өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэг нь маш чухал байдаг. Тэгээд үүнийг ингэж нөгөө хөгжүүлэхэд нь бас туслах нэг зүйл бол бас одоо хүүхдээр дамжуул сэлийг ур чадвараа сайжруулах байгаа байхгүй. Тэр сэл маань хүний нөгөө well being буюу те одоо well being гэдэг чинь happy гэдгийнх нь ингээд professional үг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр well being гэдэг чинь аз жаргал гэсэн үг байхгүй. Хүн яаж аз жаргалтай байх вэ гэдгийг л сэл зааж байгаа гэсэн. Сэлээр ингээд орж ирж байгаа одоо тэр чадвар болгон хүнийг аз жаргалтай хүн байхын төлөө л яаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эцэг их болон тэр гэр хүүхдийг хүрээлж байгаа хамгийн одоо анхдагч орчин буюу гэр бүл өөрөө аз жаргалтай байна гэдэг нь тэр хүүхдийг аз жаргалтай хүн болоход нөлөөлнө гэж би бол хардаг. Тэгэхээр ингээд эцэг эхчүүд бас өөрөө ч гэсэндээ те эн чинь ерөөсөө тийм яг л нэг 6 наснаас эхлээл ингээд сурдаг гэдэг шиг тийм зүйл биш шүү дээ те. Энд чинь хэдэн ч настай хүн тэрнээс эхэлж болох тэрүүгээрээ бас маш онцлог маш таатай зүйл байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань ч гэсэндээ бас хүүхдийнхээ одоо тэр одоо сурж байгаа зүйлтэй хамт гоох нь их чухал гэж би боддог. Сайн нөгөө happy mom, happy children гэдгсэн чинь энийг магадгүй зарим сонсогч ингээд айгүй хүн ингээл амар аз жаргалтай байх хэвээр айгүй эерэг байх хэвээр гэд бодчих үедээ гэсэн сая бодол төрлөө. Яагаад гэвэл би бас зарим подкаст ч юм уу зарим нэвтрүүлэг яриаг ингээд сонсож байхад тэрэн дээр ингээд илүү их дурдаад тахаар хүмүүс тийм байх ёстой гэдэг зүйл дээр бас гарч ирээд байдаг. Харин хөтөлбөрийн хувьд юу вэ гэхээр эцэгчүүд нэг юм аль нэг тал руу илүү их туйлын байдаг. За тэгтээ өөрийнхөө гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийн одоо гэр бүлийн уур амьсгал орчин гэж ихсэн харахад тийм байдаг. Жишээлх юм бол зарим эцэг хитрхи их хүүхдтэй байгаа бүх зүйлийг ингээл одоо ийм байна, тийм байна, тэгсэн чинь чи ингээд байна гэл тий. Шаардлага их байгаа тийм бүх зүйлээ ингээл болохгүй байгаа бүх зүйлээ тэр чигээр нь цацдаг. Гэхдээ сүрэг сэтгэл хөдлөлтэй хамт эсвэл нуудаг. Илэрхийлэмж нь байхгүй. Тэгэхээр нөгөө голыг нь олох буюу байгаа нөхцөл байдлаа хүүхдэд тайлбарлаж болно. Гой нээлттэй тэрийг илэрхийлж болно. Гэхдээ тэр нь тэрийг ингээд нөгөө амар хүчээр те ийм ухраас чи сайн сурах ёстой штэ гэдэг одоо дарамт болж болохгүй ч юм уу те тэр нь зовлон болж болохгүй ч юм уу те одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхэлэр хитрхи одоо нөгөө сөрөг сэтгэл хүчтэй сэтгэл хөдлөлөөр хүүхдээ тэрийгээрээ шахах биш нөхцөл байдлаа хитрхи их илэрхийлэх биш харин бас хаах бас биш шүү. Тэгэхээр нөгөө сэллийн ур чадвар гэдэг чинь яг тэр тэнцвэртэй байдал тогтвортой голыг нь олох тий би чамааг энэ сургуульд сургаж байгаа ээж нь тодорхой зээл аваад аав нь тодорхой зээл аваад чиний төлбөрийг төлдөг тий гэхдээ яагаад төлбөр төлөө сургууль сургаж байгаа гэвэл
ээж нь боловсрал чухал гэж бодд юм аа тий. Чиний одоо ингээд сураад өөрөө эзэмших тэр зүйлийг чинь чиний амьдралд хэрэг болно гэж боддог учраас ээж нь тэрэнд хөрөнгө оруулдаг шүү тий. Гэт хэлчих юм бол хүүхэд дарамтгүйгээр ийм би яагаад энд сурахтаа бас тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгож эхэлнэ гэдэг чинь. Энэ маань л нөгөө эцэгчүүдийн ур чадвар. Тийм яг үнэ тий. Тэр нүг ийм жишээн дээр л ингээл гарч байгаа хгүй тий. Одоо ингээл шаардлага тавих гэдэг зүйл дээр ч гэсэн яаж шаардлага тавих юм гэдэг ч юм. Сэл мэн өөрөө яг энэ зүйлүүд рүү яг гоё чиглүүлээд байдаг юм шиг санагдаад. Харин тийм. За. Гэтэ дарангуй хариуллаа. Хариулсан би л хариулсан. Нөгөө нэг лээ дуулсан дундаа өөрөө хоёр нэг шиг. Хариултанд өөрөө хоёр. За би тэгтээ нэрээ айгүй их инээдэг гэдэг комент авдаг шин. Одоо хоёлаа авах уу? Одоо хоёлаа хамт авах. Энэ одоо сэтгэл зүйчт нь ингээ энийгээд ээж болдог юм байна. Оо яг тийм энэ бодлоос эхэлдэг тийм. Байнга л энийг л нэмсгэлээ тий. Гэтэ ингээд бодсон чи хоёлаа подкаст биш энгийн нөгөө ажил дээр бас нөгөө өөрсдийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг ярилцахад нэр айгүй их инээдэг төрлийн хүмүүс тий. Энийг манайхаа онцлог бас шин чанар гэж хэлдэг шүү гэд. За одоо миний хоёр дахь асуулт. Хүүхдүүд би тэгтээ нэг өөрөө хэлсэн юм шиг. За хүүхдүүдэд ойлгуулахад одоо үндэсний ялгаатай зөрчилдөө байсан сэдв агуулга гинэ. Ер нь их олон сэдв дээр тэгж зөрчилддөг юм шиг санагддаг. За жишээлх юм бол нөгөө нэг юу вэ? За нөгөө internal focus тэгээд нөгөө external locus of control гэдэг нь шүү дээ. За энийг бас тэтгэгчүүд маань сайн ойлгохгүй магадгүй. Ер нь ингээд нөгөө амьдрал нь ямар нэгэн зүйл тохиолдоход тэр нь гаднаас нөлөөлөд байна уу? Эсвэл надаас шалтгаалаад байна уу гэдгийг дээр төлөвлөхийг талаар ярьж байгаа. Тэнгүүт одоо жишээлх юм бол нөгөө манай улс чи ер нь л ингээд нөгөө хоорондоо айгүй тийм ойрхон байдаг те хамаатан садан одоо жишээлбэл те манай хамаатанд юу болж байгаа надад хамаатай байдаг ч юм уу те надад юу болж байгаа манай бүр холын хамаатай их чид хамаатай байдаг ч юм уу нөгөө юм хоорондоо их юм нягт гэр бүлүүд байд юм л да одоо Монгол улс тийм шүү. Тийм тэгэнгүүт одоо Америк ч юм уу те одоо сэлийн хөтөлбөр маань бол ингээд Европ ч юм Америкт хэрэгжиж байгаа хөтөлбөрийг ингээд авчирч байгаа шүү дээ Америкт байдаг хөтөлбөрийг тэнгүүт тэнд байдаг хүүхдүүд болохоор илүү индивидуал буюу нөгөө бие даасан байдлыг эрхэмлдэг улс орнууд учраас миний асуудал надад л хамаатай. Тэр хүний асуудал тэр хүн л хамаатай. Надад ингээд миний ингээд хэрвээ зүйл болохгүй л тэр миний л буруу гэдэг тийм зүйл байдаг. Тэнгүүд нөгөө манай хүүхдүүд болохоор яадаг вэ гэхээр үгүй тэгээд одоо багаараа тоглож байгаа ялгцсан бол тэр хүний ч буруу энэ хүний ч буруу гэдэг ч юм те. Эсвэл нөгөө нэг ялагдсан бүхэд нөгөө мянган шалгуу байгаа гэдэг шиг те. Ингээд нэг ямар нэг юм болох юм бол заавалч өөр хүмүүсийн бурууг хайдаг ч юм уу те. Тэнгүүд яг тэрийг нэг ойлгуулад ингээд чам чи өөрөөсөө бас ингээ хайх ёстой шүү гэдэг зүйлийг ойлгуулахад бас нэг зарим хүүхдүүдэд хэцүү байдаг ч юм уу. Гэтэ бас нөгөө хайрцангуй бас нэг жоохон гайгүй болж байгаа ч гэсэн те. Яг нэг байсаар байдаг. Яг ингээд бусдаас буруу хайх гэдэг ингээд би ийм байгаа манай аав ээж буруу би ийм байгаа нэг гадаа ийм байгаагийн буруу гэдэг ч юм уу те эсвэл би одоо ийм сурж байгаа манай Монгол улсын байдалтай холбоотой гэдэг ч юм уу нөгөө Монгол хүмүүсийн нэг тэр нөгөө юу нь яг нөгөө жоохон ингээд гаднаас шалтгааныг хайх өөрлөгөө те ингээд халдуулахгүй байх нэг тийм зүйл байж байна гэж би нэг анзаарч ирсэн. Хамгаалттай юм шиг. Би яг эсрэг талын туйлыг нь бас мэрсэр бас зарим хүмүүст үзэгддэг юм уу гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл хит их өөрөөсөө бурууг хайх. Тэгэхээр бас асуудал болчихно тий. Бас нөгөө талаараа нөгөө хитрхи бас би гэдэг хүмүүс байдаг. Оо яг. Миний л юм. Энэ одоо тэ ингээд одоо газар үзэг үнсэн байх юм бол тэр энэ хэнийх вэ гэж харахгүйгээр минийх биш юм чи ми тоохгүй гэдэг ч юм те. Тэгэхээр нөгөө энэ маань бас өөрөө нөх хит туйлдсан байгаа даа байхгүй тий. Тэгэл сээлчин бол яг л ингэж голыг олох хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэн дээр бас хүүхдүүд жоохон нөгөө манай хүүхдүүд нэг бол бүр хитрхи хүмүүсийн асуудалд оролцдог ч юм тий. Нэг болохоор хитрхи би гэдэг юм. Тэрийг ингэж нэг наашлуул юм голд байх хэрэгтэй шүү гэдгийг ялгуулахад бас жоохон тийм басны ялгаа гард юм болов гэж бодож байна. За надад болохоор нэг юм сандарч ирж байна. Жохон төстэй. Тэр үг хэллэг болохоор бүх ангийн ерөнхийдөө номон дээр байж байгаа дундаас тийш нэг юм тойрог зурдаг байхгүй. Тэгээд тэр тойргийн нөгөө гадна external locus of control гэдэг үг байдаг. Өөрөөр хэлэх юм бол
тэр тойрог дотор болохоор internal locus of control буюу чиний хяналтанд байгаа зүйл, чиний хяналтанд байх ингээ боломжгүй гадна байгаа зүйл гэдэг нэг юм байдаг шүү дээ. Гэхдээ би анх ингээ тэрийг ингээ яг деталь зааж явахдаа гүт нэрэл тийм дээ гэмрээ тийж бодогдчихсан байхгүй юу. Гэхдээ одоо бид нар болохоор яадаг вэ гэхээр ингээ тэрэн дээр ингээ цааг байдаггүй юм шиг. Гэхдээ энэ магадгүй үндэсний гэхээсээ илүү их угаасаа хүмүүст байдаг асуудал ч гэж магадгүй. Нөгөө талаар бид бас жоохон тийм ч гэж магадгүй шүү дээ. Энгийн л зүйл байгаа байхгүй юу? Цаг агаарыг удирдах боломжтой юу гэж асуухаар хөхтөд боломжгүй гэл те. Тэгвэл цаг агаар ямар байгаагаас хамаарат чи стресстэй хуурлах, ямар хэцүү санагдах, бухимдах гэл одоо яа өстэй яхаар ингээ бороо орчдөг байна гэл ажил нь бүтлгүүтдэг ч юм уу те. Тэгвэл бороо орохыг одоо яах вэ? Магадгүй цаг агаар дээр бороогүй гэсээр нэ бороо хасгарчдаг үе байдаг шүү дээ. Тэгэхээр за одоо би төлөвлөөгүй юм чинь гэд тэр хянаж чадахгүй зүйлээсээ болоод тэр доктортой бүсээсээ гарахаас жоохон өөрийгөө хамгаалах гэдэг ч юм уу. Энэ хяналт байдаг. За тэгэнгүүт чиний хяналтанд байх боломжтой зүйл юу вэ? Өөрөөр хэлэх юм бол энэний цаад байгаа зүйл нь хяналтанд байхгүй зүйлийн төлөө бити их стресстэй нэрвэ барж тэрнээс цаашаа их асуудал гүн гүнзгий асуудал бити орооч. Тэ харин өөрийнхөө хяналтанд байх зүйлийн төлөө бол та чадах бүхнээ ямар нэгэн зүйлийг хийх боломж байгаа шүү. Гэхдээ энэ бол явандаа зөвлөгөөний үеэр ч гэсэн энийг ашиглагддаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ нэг юм яг тойрог зураал гаднахын бичээл дотор талд нь бичингүүт айгүй амархан энгийн зүйл. Гэхдээ бид нарт ерөөсөө юу нэг нутагшаагүй гэдэг шиг дадал болоогүй. Тэгээ би болоогүй. Тэгээд энийг ялгаатай зүйлийн талаар яриан дундаа бид нар зарим нь ойлгодог ч гэсэндээ яг энэ ийм зүйл штэ гэд нэг юм заалгаж байгаагүй гэх юм уу. Тийм яг үнэ. Тийм. Яг нэг тэгэж нөгөө дадаагүй, дуршаагүй тийм жоохон тийм байдаг. Эхлээд ярангуут ингээ хүүхдүүд ингээл тийм цаг агаар гээл тийм ингээл сонин тэгэхээр бас бодит байдал дээр юм цаг агаараас гадна өөр зүйлүүд байдаг юм шиг. Өөр зүйл байдаг. Одоо магадгүй найз нь өөрт нь яаж хандж байгаа хандлага тийм. Эсвэл одоо багш нь өөрт нь ямархуу байдлаар дүн тавих юм гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд нөгөө өөрийнхөө яг бодит амьдрал дээр яг энэ цаг агаар шиг биш маш ойрхон зүйлүүд байдаг учраас хүүхдүүд тэрийг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байдаг юм шиг санагдав. Найзаагаа өөртөөгөө наалтуулсан те бит хоёр нэг хүн юм шиг бодцсон. Найз нь өөрт нь яаж хандах нь өөрөөс нь шалтгааллах юм шиг бүр бодцсон явж идэг ч юм уу те. Яг үнэ. Тийм айгуу гой баяжуул цаг агаараас гадна хүний бодол гэж бас бид нар бичдэг тийм хүний юу гэж бодохыг би хэн чадахгүй штэ гээл тийм. Тэгээ яг нөгөө бодоод үзэнгүүт хэн чадахгүй гэж байгаа юм шиг мөртлөө найзынхаа бодлыг хянах гэдэг байхгүй. Эсвэл ингээ хүмүүсээс хамаарат хүн намайг юу гэж бодох гэдгээс хамаарат ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, илэрхийлж чадахгүй энэ бүр ингээ амьдралын чанарт нь нөлөөлөх зүйл байгаа зү тийм. Тэгэхээр энэ ингээд жижигхэн энгийн зүйл юм шиг боловч бидний амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлж яадаг зүйл гэж харагддаг. Тэгээд сайн надад нэг жишээ орж ирсэн алга болчихлоо. Яг энэтэй холбоотой. За. Тэр бас дадал болоогүй биднээс. Одоо би асуух юм байна тийм үү? Тийм ээ. Холоогоо зүйл гэж бодож байна. За. Сүүлийн асуулт. За 3 дугаар асуулт нь болохоор хоёлаа сүүл рүү орчих юм тий. Тийм ээ. Хурдан явж байна. За эцэгчүүд ер нь сэллийн талаар ямар нийтлэг ойлголттой байдаг вэ? Ямар ер нь одоо сэлийг ер нь юу гэж төсөөлдөг вэ? Энэ бодит байдлаас хэр өөр байдаг вэ гэдэг талаар одоо бараг стереотип ч юм уу те нэг тийм хөвшмөл ойлголт. Сэллийн талаар ер нь ямар ойлголттой байдаг бол гэж та бодож. За энэ дээр болохоор би өөрийнхөө бодлоос гадна уг нэг серч хийж харж ирсэн юм байна. Энийг эцэгчүүд сэлтэй холбоотой ямар нийтлэг юм одоо ташаа ойлголт юм уу эсвэл нийтлэг ойлголтууд байдаг вэ гэх. За одоо ингээ өөрийнхөө амьдрал дээр ингээ туулаад явж байгаагаа хэрвээ харах юм бол ийм зүйл хамгийн ихэнд орж ирж байна. За сэл гэдэг нэг юм хичээл өгдөг. Ордгийн билээ. Нэг юм за математик хичээл, англи хэл биологи хичээл гэдэг шиг ийм өөртөө ингээ хамааралгүй нэг төрлийн танин мэдхүн хичээл. Яг үнэ тий. Нэг сэтгэл зүйн хичээл ордгийн билээ. Яг үнэ. Тий. Тэгж орж ирдэг. За тэгээд тэр нэг сэтгэл зүйн хичээл ордгийн билээ гэсэнс надад нэг юм санаанд орж ирлээ. Энийг ярьчих тийм лөө. Сэл хөтөлбөрийн нөгөө номны нэр нь нэг төлөвлөж дэвтэр гэдэг нэг нэртэй идэв шүү дээ. Ингээ анзаарах юм бол ямар ч SEL гэж зүйл байдаггүй. Student planner гэж байдаг. Тэгэнгүүт хүн одоо хамгийн эхлээд ихэнх хэсэг дээр нь нөгөө зорилго тодорхойлох хэсэг байдаг. За тэгэнгүүт зорилго тодорхойлох хэсгийн хамгийн хойд хэсэг дээр нь энэ нэг жилийн зорилготой хүрэхийн тулд энэ сар би юу хийх вэ? Энэ 7 хоногт би юу хийх вэ гэд тэрийг
ирээдүгээс нь өнөөдрийг хүртэл татаж авчираад алхамчилж хэлбэлдэг шүү дээ. Тийм болохоор нөгөө төлөвлөж дэвтэр гэсэн нэртэй байдаг. Тэгэнгүүт эцэгчүүд маань за хүүхдийн маань ингээ хувийн тэмдэглэлийн дэвтэр юм байна гэд өөрт нь хамааралгүй юм шиг бас ойлгох гээд байдаг. Нэг юм зүйл байгаа. Гэхдээ нөгөө талаар би бас тийм дэвтэр байдаг шүү гэдгийг ярих хүсэж байгаа байхгүй юу тий. Тэр надаа ингээд бас яг төгс зохицол шиг санагддаг. Хүн өөрөөгөө таньж мэднэ. Тэрний үүсэн дээрээс зориг гарч ирнэ. Зөвхөн өөрт нь чиглэсэн. Тэгсэн чинь нэг 7 дугаар ангийн хүүхэд тэр жилийн зориг дээрээ ийм зүйл бичижсэн байхгүй юу? Ус сайн уух гээд. Айгу маш гоё. Өөрт нь ус хэрэгтэй, ус бага байдаг гэдгийг мэдчихэж штэ. Тэгэнгүүтээ ус сайн уух гэ тэ. Тэгэнгүүтээ specific буюу тодорхой байх хэрэгтэй гэж бид нар тэ. Тэгээд хэмжигдэхүйц байх хэрэгтэй гэж тэгэнгүүт хүүхдүүд хөрхөн өдөрт 1.5 литраас дээш уу. Энтергээл тэ. Тэгэнгүүт тэр нь бас ингээ хүүхдийг хүмүүжүүлдэг. Гэхдээ энэ эцэгтэй хамааралгүй ч юм уу тэр тухайн хүүхдийн юм байна гэж бодох ш. Энэ хөтөлбөр өөртөө нь хамааралтай шүү гэдэг нэг нийтлэг юу гэдэм болов. Эцэгчүүдээ хүлээж авдаг ойлголт өгд юм болов. Яг нэг та яг л миний бодож ирснийг хэллээ л дээ. Надаас яг тэгж бодогдчихсэн ингээд нэг юм сэтгэл зүйн хичээл ордог гэсэн юм хэлээ. Хүүе баг тэрэн дээр онц юм байх ч юм лээ гэдэг ч юм уу. Хамгийн сайн хичээл юм байлээ өдр гэл. Тэгэл одоо нэг тэрнээс цааш нь мэдэхгүй л байгаагийн илрэл واخгүй юу. Тэгэл за тэгэл нэг ийм хичээлээ үзэж явах юм бол баг болчих юм шүү гэдэг ч юм уу те. Яг л нэг надтай нэг хамаарал бах уу тэгэл өөрөө хичээлээ хийгээл явж идэгин гэдэг ч юм уу те. Нэг тийм байдлаар байдаг. Гэтэл энэ дээр яг нөгөө эцэгчүүд бүр байнгын ингээл нөгөө номын шалгаал за айлын ингээд юу хийж ийн гэдэг байдлаар биш зүгээр энэ яг юу юм бэ гэдэгт өөртөө суралцах нь өөрөө аягүй их чухал байгаа юм л да. Тэрнээс одоо ингээл али дэвтрээ гаргаад иртээ гэж харах нь бол гол юм биш гэсэн. Хяналт биш гэсэн тийм. Тэгсэн чинь нөгөө юу санаанд орчлаа. Сургууль маань болохоор жилд намар болон хавар нөгөө нийлтээ өдөрлөг хийдэг. Тэгэнгүүт тэр үеэр эцэгчүүд ирээд хамгийн түрүүнд хичээлүүд их нь багштай уулзахыг их зорддог. Тэгэл математикийн багш монгол хэл гэл нэг чухлын ирэмб байгаа шүү дээ угаасаа тий. Тэгэл англиний багш гэдэг ч юм уу. Тэгэл ингээ хичээлүүд их нь багштай ингээ уулзаж явж хагаад би нэг сая хаврын тайлангаар болохоор үүдэн зогсоод манай сэтгэл зүйн сургалт болох ч шүү ораараа гэдгийгсэн чинь за тийм үү за гэдэг математикийн багш руу явах шийдэж юм уу тий. Одоо бас нэг эцэг хийж байгаа байхгүй. Манай хүүхд нөгөө энэ юу одоо сэтгэл зүйчтэй нэг удаа уулзсан тэгэл болоо гэдэг юм тий. Энэ зэлийн мэдэх шаардлагагүй гэдэг ч юм тий. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг эцэгчүүд нөгөө байнгын би энэ хүүхдийн энэ зүйл дээр нь анхаарах хэрэгтэй штэ. Би ингээд өөрөө тэрний амьдралынхаа явцын хэм маягийг өөрчлөх хэрэгтэй штэ гэдэг талаар биш. Зүгээр л нэг хичээлийг ингээд нэг юм гүйцэтгэлийн ингээд хийгээл ч юм уу тий. Эсвэл нэг юм үр дүн дээр нэг юм одоо өгөөл гэдэг ч юм уу. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг юм шалгалтын өмнө нэг амар их юм бэлдэж байгаа л ингээл өгөөл болдог шиг бодоод байгаа байхгүй. Гэтэл эн чинь өөрөө нэг амьдралынх нь нэг бүр нэг хэсэг те нэг юм цогц зүйл байх хэрэгтэй гэдгийг бас нэг жоох ойлгохгүй байдаг юм болов уу гэж боддог. Гэтэ зарим эцэгчүүд тэрнээс бүгд бас тийм шүү дээ. Твшмэл ойлголт шүү. Ингээ бодсон чи яах вэ? Нөгөө ингээл хичээлийн скежюл дээр чи хуваар дээр чи угаасаа байгаа штэ. Тэр хичээл тэдний тэдэн цаг орно гэл. Тэгэнгүүт нөгөө бид нар нэг ямыг ингээ хүлээж авах та угаасаа жоохон тэгдэг баха. Энэ бол хичээлийн нэг төрөл юм байна. 7 хоногт нэг удаа ордог юм байна гэд бид нар нэг угаасаа юмыг ерөнхийдөө нь бодоод өнгөрөх тархич угаасаа залах учраас хүлээж аваад за гэд ингээд next гэх дуртай учраас бас тэрнээс ч ихсэн болж байгаа х тий. Тэгэхээр энэ хөтөлбөр бол нөгөө нэг хичээлтэй яг адилхан дүүцгэж жинлүүдээ хэрвээ та тавьж үцхийг хүсэж байгаа юм бол энэ талын жинлүүд дээр нь хичээл энэ талын жинлүүд дээр нь тэр зөөлөн ур чадвар гэдгийг тавих юм бол яг адилхан байхаар тийм магадгүй чөд дэшээ тийм байх боломжтой зүйл. Тэгэхээр түрүүний нөгөө нэг дадал зуршил хөвшил болгоно гэдэг зүйл нөр аягүй чухал. Тэгээд яг хамгийн гол нь тэр дадал зуршлыг бий болгох газар нь өөрөө гэр бүл. Тийм ээ. За тэгтээ энэ дээр бас нөгөө хэрэгжүүлэлтийн явц дээр чинь нөгөө юу байгаа. Сургууль бас байгаа тий. Тэгэнгүүт сургуулийн орчин дээр чинь хүүхдүүд анх эцэгчүүд энэ зүйлтэй танилцж байгаа шиг багш нар маань бас анхудаа танилцж исэн тий 3 жилийн өмнө. За тэгэл багш нартай ингээд орох сэтгэл зүйн сургалтуудаа дандаа сэлтэйгээ холбож ингээд ордог. Тэгэнгүүт багш нар ч гэсэн багш нарын хувьд бас нөгөө сэл гэдэг үг чинь өөртөө заадаггүй юм чинь байнга тэрэнд өртдөггүй учраас өөр зүйл байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт багш нарын сургалт болгон дээр улирал болгоны хичээлийн завсар ордог тий. Уулзалт болгоны дундуур
аль болох сэллийн агуулга хөтөлбөрүүдтэй ингэж нэг ууж өгөхийг хичээдэг маань ч гэсэн. Сургуулийн орчин ч гэсэн бид бас ингээд сэллийн орчин бие биенээ ингээд дэмждэг, ойлгодог, сонсдог, нээлттэй байдаг. Асуудлыг заавал ингээд хурцдах биш, наан зохицуулж болдог гэдэг тэр орчин руу шилжихийг хүсэж байгаа. Гэхдээ энэ бас ингээд сэтгэл зүйч бас хэрэгжүүлж байгаа сэллийн багш хүний хувьд бол энэ бас хэцүү зүйл. Санагддаг шин. Би яг анхны асуулт руу очиод байгаа юм шүү дээ. Хэцүү хийсэн зүйл гэдэг. За тэгэхээр сургуулийн орчин, гэр бүлийн орчин нөгөө бидний хяналтанд байх боломжтой. Бүс дотроо л яриад ахна шүү дээ, тий. За, одоо миний 3. Миний 3. Өө бичтэй ямар. За. Миний 3 дахь асуулт болохоор би ер нь жоохон ижлэгийн асуултууд асуучиж нэг толгоогоо мааждаг юм чи. Ямар дэмжлэгийг хүсэж байна гинэ? Хүмүүсээс энэ одоо хэрэгжүүлж байгаа, зааж байгаа хүний хувьд те энэ хөтөлбөрийг ингээд лид хийж байгаа хүний хувьд ямар дэмжлэгийг хүсэж байгаа вэ? Одоо дэмжлэг гэдэг үгний нөгөө нь яг хүн яг ямар үед ингээд нөгөө өөрийгөө те ингээд энэ спорт авч ин да. Тэ намайг ингээд дэмжиж ин да гэж мэдэрдэг вэ гэхэлэр нөгөө өөрийг нь сонсож байгаа те яг анхааралтай сонсож байгаа үед дэмжигдэж байгаа мэдрэмж авдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол хүн ингээд ярьж хахад ерөөсөө өөр тийшээ хараад ч юм уу те өөр тийшээ хараад ингээд сууж явах юм бол за намайг сонсохгүй юм да гэдэг ч юм те тийм байдлаар нөгөө сонирн болж итэл одоо тийм дотор те өөрийг нь сонсож байгаа юм яг нүдрийг хараад гэд ингээд сонсож байгааг харах юм бол намайг сонсож шүү гэдэг байдлаар ингээд дэмжигдээд зүгээр ингээд хичээл заахад ч гэснээр тэгж мэдрэгддэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол ингээд өөрөө хүний юугаасаа барс нэг юм инстинкттэй байгалийн өвдлийн нэг гэж боддог. Өөрийг нь сонсож байгаа, ойлгож байгаа тэр харц дээр одоо тийм ингэж анхаарж байгаа тэр зүйлийг мэдрээд дэмжигдэж гин, намайг дэмжиж гин гэж мэдэрч чаддаг зүйл. Тэнгүүд одоо тэр хүнийг хамгийн сайн дэмжиж чадах хүн хин бэ гэвэл өөрийнх нь гэр бүл байж байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхийн хувьд бол ингээд хүүхдийг зүгээр л өөрийнхөө илэрхийлж байгаа тэр зүйлийн шүүмжлэлгүйгээр анхааралтай яг л өөрийнх нь өдрөө нь хараад тэг ингээд өдөрт ядаж л тэг нэг 10 минут ч болтгой тэр хүүхдийг маш сайн сонсч чадчихвал тэр өөрөө дэмжлэг гэж би боддог. Тэгэхээр тэр дэмжлэг одоо ингээд өгж гинэ гэдэг нь өөрөө эргүүлээд тэг ингээд намайг ойлгож ингээд өөрийгөө илүү илэрхийлэх боломж олгоно. Өөрийгөө илэрхийлж байгаа хүүхд чинь өөрийгөө ойлгож өөрийгөө олж тэг би юм бэ гэж одоо нөгөө илэрхийлж байна гэдэг чинь одоо нөгөө таны нөгөө өмнөх подкаст нэр ярьжсэн газрын зураг тий газрын зургийг ингээд тий зүгээр ингээд нөгөө хэвээр нь ингээд харъя л та тий хэвээр нь харах юм бол за нэг сэлэл мэн ингээд нэг ийм хүү гэдэг нэг хэвтэй болоод за эсвэл одоо ингээд замуудыг харлаа эндээс ийшээ очих юм гэдгийг харж байгаа зүйл нь их сэлээр бидний орлогож байгаа зүйл гэтэл эцэг их тэрийг нь сонсоод дэмжиж гэх юм бол одоо яг хаанаас хаашаа хурж ийн аль замаараа ирэх юм бэ эргэлтийн юу гэдэг ч юм те хурдаа хэдэн километр цагийн уртаа явах ингэж бүр наривчилж харж байгаа юм шиг тод ойлгомжтой харж чадчих болно гэж би бодож байгаа. Дэмжлэг авахар. Ямар дэмжлэг гэвэл яг сонсгол юм шиг санагдаж байна уу? Яг л мөн л дээ тий. Сонсох гэдэг хичээл нөгөө сэл дотор идэв шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр нэг 11 дугаар анги сүлд орж исэн чинь бид нэр listening гэдэг хичээл дээрээ нэг шүлэг үзсэн байхгүй юу? Тэр шүлгэн дээр ингээд зүгээр л намайг сонсооч. Юу ч хариулахгүй, юу ч ингээд зөвлөгөө өгөх гэж шаардахгүй тий. Ямар ч шийдэл санал болохгүй. Чи намайг зүгээр л сонсчооч гэдэг шүлэг ингээд уншсан байхгүй юу бид нар. Тэгсэн чинь ингээд хүүхдүүд ингээд маш сайн ойлгож илээ. Бүр ингээд нэрэл ингэж сонсох хэрэгтэй гэдэг гэнэ. Тэгэхээр бид нар чинь нөгөө ягаад ч юм ингээд шийдэл санал болгох гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээр бас ингээд зарим хүмүүс сэтгэл зүйчтэй ингээд уулзаад аягүй их сэтгэл хангалуун гарч ирдэг. Зарим нь болохоор яг уу гэж гарч ирдэг шүү дээ. Тэгээ би тэрний нууцыг ч гэсэн ер нь сонсох гэж боддог байхгүй юу. Ямар сэтгэл зүйчдэр ороод тэр хүүхэд ч юм уу тэр том хүн ямар ч төрлийн хүн байлаа гэсэн яхаараа нэг юм гоё баяр хөөртөө биений гоё юм тавигдсан тий. Чөлөөтөө мэдрэмж аваад итгэл төрөд гараад ирдэг байх лээрээ өөрийг нь яг худлаа биш үнэн
тий сонссон тэр мэдрэмжийг мэдэрсэн хүн л баяртай гарч ирдэг гэж би боддог. Тэгэхээр хүн болгон тэр мэдрэмжийг бие биедээ өгөх боломж байгаа гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ тий. Ялангуяа одоо өөр татна байгаа хүмүүс бол бие бинийгээ сонсох нь илүү чухал байгаа байхгүй. Яа тэгэхээр тэр чинь нөгөө одоо сэтгэл зүйчдэр очлоо магадгүй сарын дараагийнхын уулзалтыг хийдэг ч юм уу тий. Гэтэл гэр бүл бол өдөр тутамд байгаа. Тэр өдөр тутамд байгаа хүмүүс өөрийг сонсож байна гэдэг нь өдөр болгон дэмжлэг авч байгаа. Өдөр болгон баяр хөөртэйгээр гэрээсээ гарах боломж өгч байгаа гэсэн үг байхгүй. За баяр хөөртэй ч юм тий. Гэхдээ ойлгож байгаа шүү. Намайг дэмжиж байгаа шүү. Миний ардх хүмүүс байгаа шүү. Би чухал шүү. Тий. Гэхдээ тийм сонсох гэдэг одоо баг ид шид тийм мөнхийн ус юм уу? Яагаад гэсэн чинь ингээл өөрийг нь сонсоод анхаарч явах үед нөгөө сэтгэл зүйн уулзалтын үе бас яг тэр мэдрэгддэг. Яг өөрийнх нь асуудлыг зөвч байсан, буруу ч байсан тий. Яг тэр хүн мэдэрч байгаа нь угаасаа үнэн болохоор тэр надад ийм байна гэдэг мэдрэмж нь өөрөө үнэн байдаг учраас тэрийг нь ингээд сонсоход хүн өөрийгөө ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, анхаарагдж байгаа чухал гэдэг мэдрэмж авдаг. Тэгээ чиний хэлдгээр нөгөө дэмжигддэг тий. Аюулсан юу ч хийгээгүй хахад тэр хүн өөртөө ингээд нэг юм гоё юм буст хийлгүүлээ гардаг ч юм шиг тий. Өвчнөр олвол ингээ өвчин намдаах юм уучих юм бол нэх гоё болдсон шүү дээ. Хөөх амьдрах чинь юм сайхан билүү гэд тий. За их өвдөж байгаа үед бол ингээл хаалгааны дараа ингээл тариа тариулсны дараа үнэхээр ингээд бүр бүх зүйл сайхан болдгоо шүү дээ. Яг тэрэн шиг жинхэнэ тэр сонсолтыг хийж өгсөн үед хүмүүст яг тийм мэдрэмж төрдөг гэж би бодож байна. Ягаад тэгэхээр хүн чинь өөрийгөө ямар ч мэдрэмжийг ойлгуул өөрөө илэрхийлж гаргаж ир тэр чинь зохицуулагдаад тэгээ дотроос гар явдаг. Тэгэхээр мэдрэмжийг зохицуулахгүйгээр хадгалаад тахлаар чинь яг 5 кг төмстэй явж байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг ингэж гаргаж ойлгуулж тэ илэрхийлээд тэр илэрхийлж байгааг нь нөгөө хүн ойлгоод тэх үед за гээд гэж цаашаа явуулж байгаатай адилхан болж байгаа гэсэн үг тийм. Тийм шүү. За энэ сүүлийн асуулт. Дэмжлэг гэдэг үг сонсох гэдэг үгтэй холбогдож ийн гэдэг гаргалгаа айгүй гоё л. За миний сүүл би асуусан шүү дээ. Асуусан шүү дээ. За тэгэхээр хэрэгжүүлэх процесс гэдэг маань хэрвээ сонсогч маань ингээд бүтэн сонсогч маань бүтэн сонссон байх юм бол бүх зүйлтэй холбоотой байгааг бас анзаарсан баг тий. Энийг ингээд зөвхөн сэл заадаг багш хийдэг зүйл биш. Зөвхөн тэр сургуулийн хөтөлбөрийг хэрэгжиж байгаа гэж зөвхөн удирдлагатай холбоотой ч биш тий. Тэр орчинд амьдарч байгаа бүх хүмүүс энийг танин мэдэж ойлгож амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. За гэхдээ нөгөө талаар нөгөө хоёлаа анхны подкастн дээр нэг дүгнсэн шүү дээ. Энэ ур чадварууд зүгээр л таны амьдралын өөрийгөө олоод тий өөрийнхөө зорилгыг бүтээгээд өөрийнхөө амьдралд би хэн байх вэ гэж амьдарч байгаа тэр зүйлийг олох процесс болохоор бүх хүнтэй л хамаатай хэрэгжүүлэлт бол. Тэгээд эндээс бас ингээд яг дүгнээд үсгэхэд бол тий өмнөх одоо юун дээр хойлоо тий ингээд хүүхэд бол тий ингээд энэ зүйлийг ойлгох нь ямар чухал юм бэ? Энэ сэл гэдэг чинь одоо надад танд тий ингээд бүх хүнд ямар чухал юм бэ гэж байгаатай адилхан эцэг ихэд бас чухал шүү гэдгийг ойлгуулсан подкаст хэлээ гэж би бодож байна. Яг эцэг ихч ч гэсэндээ энэ зүйл хэрэгтэй байдаг шүү. Та өөрөөсөө хэлэх нь өөрөө тийм ингээд өөрөө устай байх юм бол бусаад чадна гэдэг тэр зүйлийг харуулж байгаа гэж би бодож байна. Тэгээд ингээд одоо энэ подкастад тэгээд надаа ингээ хамгийн ойр нэг жишээ орж ирлээ. Тэрийг яриад бас тэгээд одоо би ингэж боддог байхгүй өмнө нь хоёулаа чи ингээд нэг ажлын байран дээр зэрэгцээ суудаг сэтгэл зүйчнэр. Тэгээд мэргэжлийн төвшөнд ч гэсэн кейсээ хэлэлцэх, ярилцах, ажил үүргийн хувьд ч гэсэндээ төлөвлөх, хамтдаа байх ингээ хугацаа аягүй их байдаг. Тэ гэхдээ би энийг битэрийн мэргэжлийн онцлог юм байна гэж анх боддог гэсэн байхгүй юу? Сэтгэл зүйч болохоор л ойлголцоод байгаа юм байна тий. Эсвэл ингээ битэрийн хувь хүн таарад байгаа юм байна гэж би боддог гэсэн байхгүй юу? Тэгээд нэг ийм бодол төрсэн. Хэрвээ бит хоёр нэг ажлын байран дээр ажиллахаа болох юм бол дараа нь уулзах болов гэдэг ч юм уу тий. Би бүр жишээлбэл ингээ хэд хоногийн өмнө ингээл гэрлэгөө явж байхдаа
Нарангуйтай нэг л өдөр өөр газар ажилладаг болвол цаг тавлаад би биндээ тэр зүйлийг зориулж чадах болов гэдэг ч юм уу тийм бодол орж ирж байсан байхгүй юу. Тэгсэн чинь сая яг ярилцж байх үедээ надад энэний хариулт гарч ирлээ. Яагаад тийм байгаа вэ гэхээр сэл хөтөлбөрийн сэдв болгоныг зааж явах үед бид өөрсдөө сайжирж байгаа гэсэн шүү дээ. Тэгэд энэний тухай хоёулаа дасгалуудыг ярилцаал хүүхдүүдийн тухай ярилцж байхдаа энэ хөтөлбөр бит хоёрын амьдралд эрүүл харилцаа бий болоход сайнаар нөлөөлж байгаа юм байна гэж яг үнэтэй тийш гарч ирлээ. Одоо жишээлбэл дараа нь уулзахгүй ч чухал биш. Зүгээр бит хоёр одоо байгаа цаг хугацаан дээрээ ойрхон байгаа шүү дээ харилцаж байгаа. Тэр үедээ хоёулаа эрүүл харилцаатай байгаагийн нууц нь энэ сэдв болгоны цаана байдаг тэр нөгөө ур чадвар өөрчлөлтийн гол нууц юм шиг байна. Тийм ээ те. Яг тэгж бодож чинь. Тэгэхээр энэ маань бас тэгэл одоо тэ нэг энэ зүйлийн хэрэгжүүлэлтийг амсах хүн болгонд л бас чухал байгаа юм л да тий. Яг л одоо бит хоёртай л адилхан зүйлийг нь ярилцаал тий. Өнөөдөр ямар сэдв үтсэн тийм үү би ингэж бодож ийн гэл ингээл ярилцаал ойлголцоол тий. Тэгэх нь өөрөө тэр сэлийн хамтдаа нөгөө гүөх тий. Хамтдаа гүгээд явах тэр одоо хамгийн гол зүйл юм байна гэж бодсон. Одоо ингээд ажлын байран дээр хэрвээ та хин нэгэнтэй ойлголцож чадахгүй тийшээ очиход хэцүү санагддаг зөрчилтэй байдаг тий том хүн ч гэсэн ингээд ботход эсвэл гэр бүл дээр ч гэсэндээ гэртээ хахад нэг хэцүү санагддаг гараад өвчмөр санагддаг аль нь ч байлаа гэсэн энэ ур чадварыг эзэмших юм бол тэр байгаа газараа хүмүүстэй ойлголцоод тэр нөгөө бидний хүсэж байгаа тэр healthy communication гэдэг зүйл бий болох юм биш үү. Тэгэл бидний харилцаа тухтай байсан баг. Тэгж бодлоо. Одоо бидний ярьж байгаа тэр сэл гэдэг ойлголт байна. Зөвхөн шилдэг сургуулиар хариулагдахгүй тий. Шилдэг сургуулийн одоо эцэг эхчүүдийн бүх ажлын байрлал нөлөөлгөнө шүү дээ. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.